За сайн байцгаана уу. Хятадын кино музейгээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Одоо тэгээд энэ жилийн кино наадмуудаар сүүлийн үеийн кино, тэгээд хуучин кинонууд, хөвгөлдийн кинонуудыг Бээжингийн олон театруудаар үзэгчдэд хүргэж байна. Кинон дотор нь ороод ирчихсэн шиг байна. Тэгээд бараг 360 градус киногоо үзэж штэ ингээд. За Бээжингийн олон улсын кино наадмын нэг хуваар талбай нь энд байна. Хятадын кино музейд. Энд болохоор энэ хөвгөлдөө жүжигийг өдөр болгон тавьж үзүүлж байна. За олон улсын кино наадмын үеэр үзэгчдэд бас үнэгүй кино үзүүлж байна. Жишээ нь одоо бид нар өнөөдрийн ирчээд байгаа энэ Хятадын киноны музейн 2 давхрын 4-р театрт хөвгөлдөө дагсан кино үзүүлж байна. Ингээд ороод өглөөний 10 цагаас 12 цагийн хооронд өдөр болгон үнэгүй кино үзүүлж байна. Бээжингийн олон улсын 16 дахь кино наадам 4-р сарын 16-наас 26-ны өдрүүдэд Бээжин хотноо явагдаж байна. Кино наадмын үеэр 30 гаруй кинотеатрт 260 гаруй киног үзэгчдийн хүртэл болгож байна.